За юу яцгаанда guys, Fox байна. За тэгээ та бүхэнд бүгдэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. За тэгээ өнөөдрийн бичлэгээрээ бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг гүрв дээрээс хүмүүс тохиолдсон аимшигт явдлуудыг унших болно. За тэгээ та бүхнээс гуйх зүйл гэх юм бол лайка дараад, сапа дараад бичлэгээ дуустал нь үзээрэй. За ингээ ихний пастор орё. Баян чанд мань сурдаг байхад тохиолдсон зүйлээ бичье. Дотор байранд амьдардаг байлаа. Нэг өдөр найз охинтойгоо өрөөндөө хоноод шөнө унтаж байсан чинь манай найз охин намайг байдгаараа чанга тэрвэрчихсэн. Танаа өрөөнд нэг дээл нүмерчихсэн хүн яваад байна гэж шимнээд байдгийг. Сэрээд өрөөгөө тойрлоо харсан сааны гэрлэнд харагдах юм лав байдаггүй. Зүүдэлсэн юм байлгүй дээ юу ч алга гэсэн чинь чамайг дуудсан чинь орон доогуур орчихсан хардаа гэдгийг. Шөнийн харанхуйд өрөөнийхөө орон доогуур харна гэдэг нь хөрхөн зориг шаарддаг юм байлээ. Найз охин айж ядаж байхад нь нэмж айлгачихгүй санаатай нэг зоригтой антай орныхоо доошо тонгоогоо л харлаа. Дотроо бол 9 шидийн бодоостай хэцүү хармааргүй л байсан. Ашгүй юу ч алгаа хоосон байна битгий аа гэсэн чинь гэрлээ асаадаа гэдгийг. Орноосоо босоод унтраалгал явах гэсэн яг хажуугийн орон дээр нэг дээл нүмерчгсэн хүн сууж харагдаад нүд харанхуулаад явчихсан. Шууд нүдэн анаад унтраалгал угаараа сунгаад очоод гэрлээ асаагаад эргээ харахад алга болчихсон. Тэр үеэ сэтгэл санаа тавгүй болоод ээж рүүгээ яриад өрөөндөө юм хараад гисэн чинь үзэж хардаг хүнээс асуугаад арц ил сэдэр өгч явуулсныг хэрэглээл зүгээр болсон доо. За тэгээд ер нь бол энэ тентгийн оюутны байруудаар бол бас олон зүйл харагдсангийн хүмүүс ярьд юм байлээ. Тэгээд ер нь нөгөө хүмүүс ядраад жоохон тийм нөгөө нойрмог байхдаа бол хий зүйлс их хардаг гэдэм байлээ. Ер нь бол тийм зүйл харах юм бол айж олдгоо. Нөгөө айх юм бол одоо юу гэмэр чинь айцаар нь хооллох гээд ингээ хойноос нь дагаал яваад байдаг. Тэгэхээр байнга харагдаад байдаг гэдэм байлээ. Тэр нь бол тийм зүйлтэй таарах юм бол нэг битгий айгаарай гэж зөвлөе доо. За ингээ дараагийн пост руу оръё. За ингээ хоёр дахь пост руу оръё. Сайн байцгаана уу? Би шинэ гишүүн байна. Би та нарт өөр тохиолдсон явдлаа ярьж өгье. Энэ явдал намайг 7 настай байхад болсон. Би зуны амралтаар хөдөө гэр бүлтэйгээ явахаар болсон. Хотод шигэн зайдуу манай хамаатны ах байдаг юм л та. 3 гэртээ тус тустай айлтай. Ахын доонод өглөө ахтай гамт ходог явтал ах маань "Хөөе чи энэ газрыг сүнсдэг мэдхүү" гэж хэлээд л би "Удлаар тийм юм байдаггүй" гэж хэлээл усаа дүргээд харьлаа. Тэр үед би нэг их сүнсчтгэд итгэдэггүй байсан. Орой болж хүмүүс гадаа галаасаа тойрч сууж би тэр үед нэгдэг гэрлөө ороод уцаа авъя гэж бодоод ортол нэг танихгүй эмэгтэй үсээ санаад сууж байсан. Би ч айгаад ээж авдаа хилээд гэрлөө ортол нөгөө эмэгтэй алга болчихсон. "Аав, за зүгээр дээ тийм зүйл байдаггүй" ингэж хэлээд л гарлаа. Би ч хий юм харсан юм байлгүй дээ гэж бодоод л унтлаа. Тэр орой нөгөө эмэгтэй орж ирлээ. Хэлэхдээ "Үнэ араа би. Хоёр дахь гэрлөө чин орно. Ихтэй энэ нутгийн дөрж байгааг айлгана" гэж хэлээд л муухай нэмсгэлээд алга болсон. Би гинт сэрээд хар дарсан юм байлгүй дээ гэж бодоод л сэрлээ. Орой боллоо. Хоёр дахь гэрээс дөржгөө айсан байдалтай. Тэнд нэг эмэгтэй өөрийгөө дүүжилчихсэн байна гэж хэлээд л бид хэд гэрлөө ороход нөгөө эмэгтэй нэрэл өөрийгөө дүүжилчихсэн байсан. Бид нар айгаад шууд хотын зүг явсан. Аав ах бит хоёрыг дуудаад би "Аав тэнд байсан эмэгтэй хий юм бэ" гэхэд аав нь бас сайн мэдэхгүй байна. 1986 онд тэнд нэг эмэгтэй өөрийгөө дүүжилсэн гэсэн. Тэгээд сүнсэн тэнд хорогдсон байх гэхэд ах "Тэгвэл дөржгөө гайх юм би ганцаараа зүгээр байгаа даа" гэхэд аав "Тэр эмэгтэй нэмгэнэн юм байна лээ. Ээж бит хоёр нь асуусан. Бид нартай цуг явуулдаа" гэхэд "Үгүй та нар төвөг удмааргүй байна. Тэглээж би эндээс явахгүй" гэсэн. Тэгээд л тэрнээс хойш тийшээ очихо болсон юм да. Энэ үртэл уншсан танд болон чамд маш их баярлалаа. Жич энэ зураг нөгөө эмэгтэйтэй адилхан юм байна лээ. Бас л эвгүй царайтай өгөө штэ энэ чи. Тэгэл ер нь бол иймэрдүү царайтай зүйл ингээд харанхуй болсон байхад гэрлүүн ингээд ороод ирэх юм бол бас хин ч гэсэн айн л та тий. Гэхдээ ер нь бол иймэрдүү зүйлүүдэд таарах юм бол тий нэг битээ айгаарай түрүүн би хэлсэн. Тэгээ нөгөө айх юм бол нөгөө айцаар нь холддог хэлсэн. За тэгээд 3 дахь пост руу гарцгаая. За ингээ 3 дахь пост руу гаръя. Нэг орой гэртээ мах идээд ясыг нь хаялгүйгээр гэртээ хонуулсан чинь оройн нэг л ивгүй нуруу хүүт дагаад шүн их зорилоод гэрлээ асаасан тэгс хийж байгаад л унтсан.
Би шүн сэрээд бодон руу хартал хүнд үрстэй, сэгсгэр урт үстэй зүйл зогсож байсан. Би тэр үедээ айсан ч нүдэн анаад өөрийгөө зоригжуулаад дахиж харахгүйгээр төвчж л унтсан. Маргааш өглөө нэгчээсээ юу харсныг нь асуудал яг адилхан бүүдэн дээр сэгсгэр үстэй хүн сууж байсан гэсэн. Ээжээсээ яагаад юм бол гэж асуудал сүүжний яс гэрт хоноож болдгүй л гэж хэлв. Яагаад гэдгийг асуудал сүүжний ясны нүхээр нь чөтгөр харж байдаг гэсэн. Тэр явдлаас хойш гэртээ дахиж яс хонуулахаа болсон. Тэр нь сүүжний яс гэрт хонуулж болдгүй гэж угаасаа дээр үеэсээ ярьдаг байсан. Тэгээд нөгөө сүүжний ясынхаа нүхийг сэтгэлж хайдаг гэдэг илүү. Ямар ч тэгж ярьдаг баха. Тэгээд та бүхэн ингээд ер нь бол гэр мөртөө сүүжний яс мас ер нь бол хонуулаад дими ер нь бол болдгүй л гэдэм байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэгийн хүү дуусч байна. Тэгээд бидний тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээрээс хүмүүс тохиолдсон аимшигт явдлуудыг уншлаа. За тэгээд та бүхэн таалагдсан бол лайка дараарай, сапа дараарай. Таны дарж байгаа нэг лайкнаас би маш их урам авдаг шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.